Танаас дүү ирчүүд яагаад танд татагддгийг 10 шалтгааныг хэлж өгье. Нас нэмэгдэж байгаа ч гэсэн би залуу их шигээ дур булам хിവэрэ болов хүмүүс намайг одоо ч анзаарч хардаг болов гэж өөрөөсөө та асууж л байсан бах. Энэ бол олон эмэгтэйчүүдийн санаа зовж явдаг асуудлуудын нэг юм. Залуу насны гоо үзэсгэлэн шүтэх хандлага давмгай нийгэмд амьдарч буй эгчмэд бүсгүүчүүдийн хувьд бусдын нүдэнд өөрийгөө хэрхэн харагдаж байгааг эргцүүлэх нь энгийн л хэрэг. Гэхдээ танд хэлэх нэг чухал зүйл байна. Та өөрийн бодсноосоо ч илүү сэтгэл татамж үүнийгээ мэддэггүй байж болох юм. Өнөөдрийн дугаартаа гаднах гэлцэл өнгөц байдлаас илүүтэй тухайн эмэгтэйн энерги оршихуй болоод амьдралын туршлагаас нь бий болдог сэтгэл татам байдал өөртөө итгэх итгэл дээр нь тулгуурласан бусдыг татдаг 10 хүчтэй шинжийн тухай тайлбарлаж өгье. Хэрвээ миний эдгээр өгөх мэдээлэл танд таалагдвал лайк, subscribe дарж манай сувгийг дэмжихээ мартав. Мөн хонхон дээр дарах юм бол дараагийн удаа орох дугааруудыг цаг тухай бүртэн сонсох боломжтой байдаг гэдгийг дуулгая. Эхний шинж тэмдэг. Танд гадаад төрх хувцлалтын талаар магтаал их ирдэг. Хүмүүс ялангуяа эрэгтэйчүүд олон удаа таны хувцас, үсний цэцэлд бие авч яваа байдал, анхлан үнэрийн талаар магтаал хэлдэг бол энэ нь та тэдэнд хүчтэй сэтгэгдэл төрүүлж байгааг илтгэдэг. Эмэгтэйчүүд нас нэмэгдэхийн хэрээр ямар төрлийн хувцлалт таныг сайхан харагдуулдаг, ямар төрлийн үнэртэн таныг сайхан үнэртүүлдэг, ямар үс засалт таныг өөртөө төг сэтгэлтэй байхад тусалдаг гэдгийг эргэлзээгүйгээр мэддэг болчихдог. Эдгээр нь өөрийгөө үнэлдэг, өөрийгөө хайрладаг эмэгтэйн шинжүүд юм. Эрэгтэйчүүд ийм эмэгтэйчүүдэд илүүтэй татагддаг. Таны ингэж өөртөө анхаарал халамж тавьж чаддаг байдал эрчүүдийн талд ухамсарт түүнд болон ирээдүйн гэр бүлтэй ч ингэж анхаарал халамж үзүүлж чадна гэсэн мэдрэмжийг өгдөг байна. 2 дахь шинж. Та бусдын анхаарлыг татах гэж хичээдэггүй. Та өрөөнд байгаа олон хүн дундаас хамгийн дуу цөөтэй, чимээ багтаан ч гэсэн хүмүүс таныг анзаарсаар л байдаг. Учир нь эмэгтэй хүний бусдыг татах хамгийн чухал чанаруудын нэг бол тайван, өөртөө итгэлтэй байдал юм. Танд өөрийн үн цэнийг батлах гэж оролдох шаардлага байхгүй. Аль хэдийн үнийгээ та ухамсарлчихсан байдаг. Таны энэ итгэл бусдад тайван найдвартай мэдрэмж төрүүлдэг бөгөөд та юм яриаггүй байсан ч таны энерги бусдад мэдрэгддэг байна. Та өрөөнд ирүүгээ дээш өргөж, мөрөө сул тавин, зөөлөн хэрнээ итгэлтэйгээр алхан орж ирэхэд хүмүүс таныг анзаарахгүй байх аргагүй байдаг. Та яг л би өөрийн хинбэ гэдгийг, өөрийнхөө үн цэнийг юу юунаас илүүтэй мэднэ гэх мессежийг биеийн хилэмжээрээ өгч байдаг. Олон хүмүүсийн дуу чимээ, сайн муу энергийн холилдон донд ийм нэгэн тогтвортой, эмгтээлэг оршихуйн шинэхэн агаар мэт бусдын анхаарлыг татдаг байна. 3 дахь шинж бол хүмүүс танаас зөвлөгөө авч эсвэл тусламж гуйх нь ердийн үзэгдэл байдаг. Нас нэмэгдэх тусам бусад хүмүүс, ялангуяа залуу эрчүүд танаас зөвлөгөө дэмжлэг асууж ирдгийг та анзаарч байсан уу? Зүгээр л жижиг туслалцаа биш, амьдралын жинхэнэ яриа, чин сэтгэлийн тусламж. Тэд тулгарч буй асуудлынхаа талаар таны бодлыг асуудаг. Хэд хувийн асуудлаач нуулгүйгээр тантай хуваалцна. Энэ бол итгэл юм. Тэд таныг харилцахад тухтай, ойлголцоход амархан, илүү төлөвшсөн эмэгтэй гэж үзэж буй учраас энэхүү тантай ярилцахыг илүүд үздэг байна. Энэ бол эрчүүдийн эгчмэд эмэгтэйчүүдэд татагдах том шалтгааны нэг юм. Учир нь хүн хоорондын ойлголцол гэдэг юу юунаас илүүтэй тайвшрал, амар тайвныг мэдрүүлдэг зүйл юм. Залуу эмэгтэйчүүд тэдний хувьд илүү адал явдалтай, таамаглашгүй байж болох ч эгчмэд эмэгтэйчүүдийн хувьд альва зүйлд яарч хариу үйлдэл үзүүлдэггүй. Бодож байж хариулдаг, бодож шийдвэрээ гаргадаг нь тэднийг илүү төлөвшсөн, өөртөө итгэлтэй харагдуулдаг бөгөөд эрчүүд сэтгэл татагдах том шалтгааны нэг болдог аж. 4 дахь шинж, эрчүүд таныг ширтдэг. Энэ шинж их учир утгатай. Зарим эрчүүд тань руу харахтаа хэвийнээс илүү удаанаар харж байгааг нь та анзаарч л байсан бах. Хүнсний дэлгүүр, кофе шоп, фитнес дээр эсвэл гудамжаар явж байхад гээд өдөр тутамд энэ зүйлс тань тохиолдно. Та түүнтэй харц тулгархад тэр залуу харцаа буруулалгүй харсаар л байдаг. Энэ бол таталцал юм. Удаанаар ширтэх харц бол эрэгтэй хүний сонирхлыг илэрхийлэх хамгийн эртний зүүн совингийн аргуудын нэг.
Тэр таны дэргэд очиж юу ч хэлэхгүй байж магадгүй. Гэхдээ нүдэрээ би чамайг харж байна. Чи сэтгэл татам юм. Би илүү ихийг мэдмээр байна гэж хэлж байдаг гин. Тэгтээ түүнийг ингэж татаад байгаа зүйл нь ганцхан таны гадаад төрх биш. Энэ бол таны оршихуй буюу зүгээр л байгаа байдалчин юм. Таны биеэ хэрхэн авч яваа, кофегоо хэрхэн зөөлнөөр барьж яваачин. Таны биеийн тайван хилэмж, нүрэнд чинь тодрох зөөлөн инээмсэглэл гэх мэт танаас ялгарч буй энерги бүхэн түүний анхаарлыг татаж буйн тэр юм. 5 дахь шинж, таны эрч хүч, эрүүл чирэг харагдаж буйг чинь магтдаг. Хэрвээ та эрчүүдээс насандаа гайхалтай харагдаж байна, та их идэвхтэй хүн шиг санагдлаа. Эсвэл би авч яваа байдал чинь үнэхээр сайхан юм гэх мэтээр магтаалыг сонсож байсан бол энэ нь зүгээр нэг ээлдэг үгс биш юм. Таны сахилга бат, өөртөө анхаарал тавьдаг байдал, өөрийгөө хүндэлдэг зан чанарууд чинь тэдэнд сэтгэл төрүүлж буйн тэр юм. Эдгээр нь зөвхөн таны гадаад төрхөөртэй нь бус, танаас ялгарч буй эрч хүчтэй энерги, амьдралын зөв хэмнэлийн нөлөө юм. Өөрийн биеийг хүндэлдэг эмэгтэй оюун ухаан, цаг хугацаа, сэтгэлийн энергич гэсэн хүндэлдэг байх нь гарцаагүй. Тиймээс таны галбирлаг бие, эрүүл эрч хүчтэй байдал амьдралдаа зоригтой алхаж буучин олон залуу эрчүүдийн анхаарлыг татдаг байна. Тэд үнийгээ ил гаргаж хэлэхгүйч тэдэнд та эрэг сэтгэлийг төрүүлж дотроо таныг хүндэлж байдаг юм. 6 дахь шинж бол танаас нас залуу эрчүүд таны дэргэд тантай хамт байхдаа тухтай байдаг. Энэ нь эгчмэд төлөвшсөн эмэгтэйчүүдийн залуу огтоос ялгарах сэтгэл татам байдлын илрэл юм. Яриа төвөггүй өрнөх, кофений газрын бариста таны ширээнд арай удаан саатах, таныг юм ярихад хамт ажиллагсад чинь таны ярианд дуртаяа нэгддэг гэх мэт. Энэ бүхний цаана таны төлөвшсөн байдал амьдралын туршлага болоод тайван оршихуй, хүмүүст итгэл өгдөг дулаан энерги чинь нуугдаж байдаг ч эдгээрийг та анзаарч байгаагүй байж магадгүй юм. Залуу эрчүүд тайван энергитэй, өөртөө итгэлтэй, төлөвшсөн эмэгтэйчүүдэд дийлэнхтэй татагддаг байна. Нас залуу огтоос ийм эрчим гарах нь ховор. Таны сайтар сонсож, дулаанаар ярьж, тайван байгаа байдал чинь тэдэнд аюулгүй, тав тухтай мэдрэмжийг төрүүлдэг учраас танд татагдах эхлэл болдог байна. 7 дахь шинж бол эрчүүд таны хошигнолд инээдэг. Тэр нь тийм ч инээдтэй биш. Энгийн тоглоом шоглоом байсан ч тэд таны хошигнолд чин сэтгэлээсээ инээдгийг нь та анзаарч яснаа. Инээдэн зөвхөн хөгжилтэй байдал бус, харилцаа, нээлттэй байдал, хүмүүс хоорондын нийцэлтэй байдлыг нь илтгэдэг юм. Таны хэлсэн аливаа хошин зүйлд бус, та үнийг хэлсэн болохоор л тэд таны хэлсэн жижигхэн инээдэмтэй зүйлдэж ач холбогдол өгч инээж байгаа нь тэр юм. Эергээр тоглоом шоглоом хийх, хөнгөн хошигнох чадвар нь эмэгтэй хүнийг илүү сэтгэл татам болгож байдаг. Энэ нь эрчүүдэд хиймэл хуурамч дүрийг бус өөрөөрөө байгаагтай нэлтэгдэг бөгөөд тэдэнд жинхэнэ мэдрэмжийг өгдөг эмэгтэйчүүдэд тэд өөрийн ирэхгүй татагддаг байна. Залуу охтын хувьд бусдад таалагдахын тулд хуурамч дүр эсэгх нь олонтаа бөгөөд альвааг ялгаж салгадаг эрчүүдийн хувьд үнийг төвөггүй мэдчихдэг нь тэдний сэтгэлийг татдаггүй байна. Хэрвээ таны хошигнолд инээж буй эрчүүдийг ажиглавал нүдэн таны зүг ширтэж, биеийн хилэмжээрээ тантай ойрхон зогсох, танд хүрэх зэрэг үйлдэлүүдийг үзүүлдэг. Тэгэхээр хошигнол гэдэг бол хоёр хүний дунд холбоо үүсгэх чадвартай хамгийн хүчтэй зүйл юм. 8 дахь шинж бол тань руу илт сэтгнэж чаддаггүй. Нас нэмэх тусам тань руу сэтгнэж буй сэтгнэлүүд залуу үеийн шиг чин илт мэдэгдэхээр байдаггүй. Нас нэмэх тусам тань руу сэтгнэж буй сэтгнэлүүд залуу үеийн шиг чин илт мэдэгдэхээр байдаггүй. Гэхдээ эрчүүд тань руу татагдаж буй бол биеийн хилэмж нь үнийг нь тодорхой хэлээд өгдөг. Тэд тань руу дахин харц шийдэнэ. Харин таныг хармагц биеийн хилэмжээ өөрчилж эсвэл цамцаа янзалж магадгүй юм. Тэр таны инээмсэглэл, дуу хоолой, бие авч явах байдлыг онцлон магтдаг. Заримдаа тэр таны үйл хөдлөлийг өөрийн мэдээлгүй дуурайх бөгөөд та хажуу тишээ налбал тэр ч мөн адил нална. Та хөлөө ачиж суувал удалгүй тэр ч гэсэн таныг дагна. Энэ бол толны тусгал буюу далд холбооны тохио юм. Мөн санамсаргүй мэд боловч биеийн тань аль нэг хэсэгт хүрэх эсвэл танд ойр зогсох зэрэг үйлдэлүүдийг гаргадаг байна.
Энэ бүгд бол тэр таныг сонирхож буй байгалийн дохой юм. 9 дэх шинж бол тэр таны хэлсэн жижиг зүйлсийг ч сандаг. Та зүгээр нэг дурсамж, дуртай газар, ямар кофенд дуртай зэргийг ярихад хэд хоногийн дараа байлаач таны хэлсэн зүйлсийг санаж байвал тэр таныг бусдаас онцолж анхаарч хардгийг нь илтгэдэг. Тэр таны ярьсны дагуу дуртай кофег чин асуухгүйгээр авчирч өгнө. Нохооны чин нэр, амралтын өдрийн төлөвлөгөө зэргийг чинь нэг нэгэнгүй санаж байдаг. Энэ бол хүндлэл, жигнэсээ бусдад татагдана гэдэг хүндлэлээс эхэлдэг юм. 10 дахь шинж, тэр тантай хамт байх шалтгааныг хайж олно. Та түүнд таалагддагч тэр үгээрээ үнийг ил тод хэлэхгүй байж магадгүй. Харин үйлдэлээрээ илэрхийлдэг. Тэр тантай хамт байхын тулд санамсаргүй мэтээр зориуд хамт байх боломжийг хайж байдаг. Таны оролцох арга хэмжээнд шалтгаангүйгээр ирэх, танд туслах шалтгаан гаргах, таны сонирхдаг зүйлсэд сонирхолтой болж эхлэх зэрэг юм. Тэр тантай хамт кофе уухыг санал болгоно, хамтдаа ажил хэргийг амжуулах, эсвэл танд туслахыг хүснэ. Гэхдээ жинхэнэ зорилго нь бол тантай л ойр байх явдал юм. Хэн нэг залуу өөрийнхөө үнэт цаг хугацааг танд зориулахыг хүсэж байвал тэр бол та түүнд таалагддаг, тантай хамт байхыг хүсэж буй хамгийн том илэрхийлэл нь юм. Ингээд эцэст нь дүгнэхэд та магадгүй одоо 30 эсвэл 40 магадгүй 50 гарсан ч бай. Танд эдгээр шинж тэмдгүүд ажиглагддаг бол та одоо ч өөрийнхөө үнцийг гоо зөкслөн алдаагүй байгааг чинь харуулж байна. Таны нас, амьдралын туршлага, өөрийгөө аль хэдийн ойлгож, төлөвшсөн байдал зэрэг чинь таныг сэтгэл татан болгож байгаа хамгийн том зэвсэг юм. Жинхэнэ гоо үзэсгэлэн гэдэг хизээч насны тоо, гадаад үзмжээр хэмжигддэггүй. Гэвч бид нийгмийн шаардлагаар өөрсдийгөө хөгшин гэдэг ангилалд оруулж залуу охидтой харьцуулахч хэрэггүй гэж үздэг. Гэвч үнэн хэрэгтээ зарим тохиолдолд та тэдгээр залуу охидоос ч сэтгэл татам гэдгээ анзаарч хардаггүй байна. Та оройтойгүй, юунаас ч хоцроогүй. Та одоо л өөрийнхөө үнцэн оршихуйг бүрэн ойлгосон болохоор дотроосоо гэрэлтэж байна. Таны гэрэлцэн энерги, хайр хүндлэл, хүссэн амьдралд чинь хүргэх нь гарцаагүй юм. Энэ хүртэл бидний бэлтгэсэн контентыг сонссонд танд баярлалаа. Энэ удаагийн дугаараа мөн адил алдарт сэтгэл судлаач Карл Юнгийн онол дээр үндэслэн бэлтгэсэн байгаа. Хэрвээ та манай суваг дээр лайк дараагүй бол яг одоо лайка дараад мөн subscribe тавчан дээр дарж биднийг дэмжээрэй. Дараагийн дугаар хүртэл түр баяртай.